тус бэлтгэж гарын авалгаар хангасан байна. Монголын ном зүүн их мөрөн 2 номоор баяжлаа. Ургамал цэцгсийн тухай оюутлогоо компани байгаль орчны хилцэн ажилтнанд Санжид, Дорж Тэрэм, Алтан цэцэг нарын зохиосон Галбын говийн ганган цэцгэс бүрөсрөнгийн бичсэн Өмнө Говь аймгийн Хамбогд сумын шуудын тухай Хамбогдын шууд номын хурим өнөөдөр боллоо. Эдгээр номнууд нь говийн амьтан ургамлыг таниулж мэдрүүлэх, их дэлхийг хайрлах, ухаарлыг төлөвшүүлэх зорилготой юм а. Монгол орнд 500 шахам төрөл зүйлийн шувуу бүртгэгдэжээ. Үүнээс 200 орчим нь Өмнө Говь аймгийн Хамбогд сумын нутагт байдаг байна. Хамбогдын шууд номд эдгээр шуудаас 112-ыг сонгон түүнийг таних арга, нүүдэл, амьдрах орчин, идэж тэжээлийн талаарх товч мэдээллийг монгол, латин нэршил, өнгөт гэрэл зургийн хамт нийтэлсэн байна. Ялангуяа шуудын талаар хүмүүс хотод байдаг хэрэг шаазгаа болжмор хүмүүд шуудаас хитэрдэг. Тийм учраас энэ шууны номыг ашиглаад хөдөөгаадаа аялал зугаалж явахдаа энэ номыг ашиглаад тэнд байгаа шуудыг ажиглаж энэ ном дээрээс харж энэ шуу чи энэ вэ шүү гэж хайж олно. За тэгээд энэ хүмүүс ингэж шуудыг ажиглаж таних мэддэг болсноороо хамгийн гол ач холбогдсон хүмүүс төр байгаль орчноо хайрладаг, араат нь жигүүртэн шуудаа хайрлан хамгаалдаг, амьдрах орчныг бохирдуулахгүй байдаг талаар эрг сэтгэлгээ бий болж энэ цаашдаа байгаль хамгаалах энэ ажилд үнэтэй хөв нэмэр болох юм а. Галбын говийн ганган цэцгэс номонд говь нутагт ургадаг цэцгэсээс 108-ыг сонгож гэрэл зургийн хамт хэвлсэн байна. Энэхүү номноос бидний төдийлөн анзаардаггүй цахилдгийн ухаан ягаан, өмхийн өвсний цагаан шаргал, зангууны ногоон, шарилжны шар цэцгэс ямар гайхамшигтай болохыг өнгөтөөр үзэх боломжтой юм а. Энэ Хамбогд орчмын шууд Галбын говийн ганган цэцгэс энэ хоёр номыг үзэхэд оюутлогоо компани байгаль орчны нэршлэгүүдийн байгаль орчин чиглэл хийж байгаа судалгааны ажлын цаар хөрөөр харж байна л да. Их амжилттай болж байгаа юм байна гэж. Эсвэл харахаар номоос харахаар байна. Тэгэхээр энэ говийг бол таавал бол мэднэ. Жил болгон дисклет байхгүй гантаа жил бол суурна очихгүй тийм ээ. Тэгэхээр энэ говийн энэ дисклетийн талаар гарсан номыг харахад энэ үнэхээр олон жилийн нүүр хөлбөрийн үр дүнг харж байна л да. Говийн энэ номд орсон цэцэг болгон бол жил болгон гараад байх болдог, ургаад байх болтой. Тэгэхээр энэ компанийн хувьд байгаль орчны хяналт шинжилгээний ажил бол маш доктортой явагддаг гэдэг нь энэ номоос харагдж байна. Оюутлогоо компани өмнгийн говьд бүтээн байгуулалт явуулахын зэрэгцээ байгаль орчны олон янз байдал, соёлын үеийг хамгаалах талаар ихээхэн анхаарч олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг юм. Үүний зэрэгцээ орон нутаг төрийн бус байгууллагууд хувь хүмүүсээс гаргасан санал санаачлага, зохиол бүтээлүүдийг зүйл бүрээр дэмжиж ивент итгэж санхүүжүүлдэг. Тиймээс оюутлогоо компани дээрх 2 номыг ивент итгэж хэвлүүлсэн юм байна. Эдгээр номыг эхний ээлжинд Өмнө Говь аймгийн Далан задгад, Хамбогд, Манлай, Баян Овоо сумын сургууль номын санд хандивлах ажээ. Хүмүүзэгчтэй хэсэг хугацааны дараа дэлхийд дахинд болж байгаа үйл явдлын мэдээллээр